За манай модель охины юм асуумын болохоор өөрөөр нь болохоор ямар ч бодоггүй эрүүл ус байсан байгаа. Бааз зэрэг хоригчлаагаас статус староо аюу гоё эрүүл ус байсан. Өөрөөс өнгөө усны өнгөрөө байсан. 2 удаа цайруулт, бүтэн цайруулт яваад 3 дахь дээр нь болохоор үзүүрийн цайруулт явсан байгаа. Үсээ бэлдсэний дараа усны уусгалтай өнгө явсан байгаа. Тэрийг оронд л ашиглаж бутсан байгаа. Ер нь бол уусгалтай 4-5 өнгөийг уусгалж бутсан байгаа. Хамгийн уганд нь болохоор 664-оор бутсан. Тэрнээс доош болохоор гал улаан рочоор бутсан байгаа. Тэрнээс доош 8864-оор бутсан байгаа. Дараа нь 944-оор бутсан. Үзүүрт нь болохоор амриллагаар бутсан байгаа шар өнгөөр. Тэрийг 944-төөр холж бас баг зэрэг уусгасан байгаа. Үсээ угаах болгондоо бол клиншик шампуныг ашигласан байгаа. Клиншик шампунь нь усны өвчлөлтөг болон хүчлэгийг тэнцвэрлэдэг байгаа. Усны бас холцсон давхрыг нээж өгөөд нээж өгснөөр бус шампунаар илүү давуу талтай байгаа. Ус хэлбэржүүлснийхаа дараа нь шайн болон эсэнүүдийг хэрэглэж өгсөн байгаа. Энэс бол усны ус бууцны дараа үснүүдийн хоосон давхрыг хааж өгөөд усыг илүү уян хатан зүүлэн өдөр тутмын хичээл болж өгдөг байгаа. Эндүүний илүү хамгаалт болж өгдөг. Эндүүсээс нь уг гэсэн бол баг зэрэг цайвар талдаа тиймээс нь багын гаралт тэгээд илүү хялбар байлаа. Хүссэн өнгийг гаргахад нь илүү даваа талтай байсан.